байцгаана уу. Энэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлаас нь үзэхэд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг практик хэрэгцээ нь уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний үн буурсан, үүнийг дагаад биржийн арилцаа огцон буурсан гэжжээ. Тэгэд энэ дээр ингээд засгийн газар ер нь уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний үн буурах эрсдэл байгаа талаар 2025 оны төсвийг хэлэлцэж байхад энэ төслийг батлуулахдаа урьдчилан тооцоолсон үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх үү, хүндрэлийг яаж даван туулах уу гэж төлөвлөсөн зүйлүүд байна уу? Судлаачид, мэрэгжлийн хүмүүс төсвийн доктортой байдлын зөвлөл зэрэг одоо нүүрсний үн унах төлөвтэй байна гэдгийг хэлж ярьж анхааруулж исэн. Үүнийг засгийн газар анхаарсан уу? Анхаарж үзсэн үү? Үзсэн бол ямар бодлого гаргасан юм бэ? Төлөвлөлтөө яаж боловсруулсан юм бэ? Нүүрсний үн одоо буурах өсөх болгонд хувилбар 1 2 3 4 гэдэг байдлаар одоо төлөвлөсөн зүйл байгаа юу гэдгийг одоо асуумаар байна. Энийгээ тэгээд нэлээд тодорхой хариулж өгөөрэй гэж хүсье. Түүнээс ингээд яаралтайгаар хууль оруулж ирээ тухайн өөрт нь дандаа хууль өөрчлөлт явах гэж бол одоо үр ашигтай биш гэж бодож байна. За хоёрдугаарт энэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтуудын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг засгийн газар өргөн мэдүүлснээр улсын хурал шийдвэрлэж болно гэд бичсэн байна. Болно гэдэг нь хоёрдмол утгатай юу, бас болохгүй ч байж болно гэж уншигдахаар тийм. Тэгэхээр ингэж өөрчлөн найруулсан гол үндэслэл нь юу юм бэ? Хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ? Энэ өөрчлөн найруулсны бодит үр нөлөө нь яаж гарна гэж тооцож байгаа юм. Хуулийн төслийн үзэл баримтал танилцуулгаас үзэхэд энэ дээр тодорхой туссан юм байхгүй байна. За тэгээд 3 дугаарт энэ хуулийн 13-т заасан гэрээг байгуулахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтлана гэсэн заалтыг хүчингүй болгох санал оруулж ирж байгаа юм байна. Гэтэл энэ хэсгийг одоо 23 оны 11-р сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн. Тэгэхээр энэ нэмэлтээр оруулж ирсэн хуулийнхаа заалтын үр дүнг бүрэн үзэж чадахгүй, бүрэн хэрэгжүүлж чадахгүй болж байгаа биш үү? Энэ заалт хүчингүй болсноор нийгэм эдийн засаг цаашдаа ямар сөрөг үр дагавар гарах юм? Энэ талаар судалж үзсэн, наривчилсан тооцоо байна уу гэдэг ийм 3 асуултыг асууя. За Цэвэг Доржийн Товон сайд хариулт өгье. За гамман гишүүн асуултанд хариулъя. Маш чухал асуудлуудыг хөндөж байна. За засгийн газар энэ асуудлуудыг бол улсын төсөв батлагдах үеэр сүүлийн одоо аргачлал байдаг сангийн амны нүүрсний үнийг сүүлийн 10 жилийн одоо дундчийг аваад нэлээд багасгасан байдлаар ганцхан нүүрсч биш бусад одоо орлого оруулж ирдэг металлууд нүүрс цэргийн үнийг бол нэлээд багасгасан байдлаар тооцож оруулж ирдэг. Нүүрсийг бол тухайн үед нүүрсний дундаж ханш $125 байсан. Тэгэхэд $105 тооцож оруулж ирсэн. Энийг бол $20 одоо маржтайгаар оруулсан боловч өнөөдөр бид нар дээр энэ ганцхан Монголд биш дэлхийд даяараа энэ худалдааны дайн ширүүсээд геополитикийн асуудлууд хүндрээд Трамп тарифын одоо нөлөөлөл маш хурдтай. Өнөөдөр одоо бид нар юмаа яриа сууж байхад маргааш юу болохыг тооцоолох боломжгүй юм тогтворгүй нөхцөл байдал үүсчээд байна л да. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас урьдчилж тооцсон боловч харамсалтай нь өнөөдөр нүүрсний үн экспортын гол орлого маань ингээд багассан учраас энэ асуудлыг зохицуулах үүднээс л энэ хуулийг оруулж ирж байгаа. Амьдрал баян учраас бас шинэ нөхцөл байдлууд үүсээд байна. Тэгэхээр мэдээж энэ дээр бол бодлого байлгүй яхав бас одоо нүүрсний үн унсан тохиолдолд ямар одоо менежмент хийх үү гэд. Энэ дээр бид нар бомбын нэвтрүүлэх чадварыг одоо сайжруулах, за дээрэс нь нүүрсний одоо тээвэрлэлтийн өртгийг бууруулах, дээрэс нь энэ замд одоо нүүрсний тоон тутамд гараад байгаа зардлуудыг аль болох хамгийн бага руу оруулах гэх мэт ийм бодлогуудыг гаргасан. Энэ бодлогоо бид нар экспортыг дэмжих ажлын хэсэг дээр яриад энэ асуудлуудаа шийдэж явж байгаа гэдгийг хэлье. За бүтээгдэхүүн солилцооны тухай 13-ыг ярьж байна. Энэ дээр бид нар бол үндсэл хэрэгцээ бол зөндөө байгаа. Бүх гишүүд рүү
хүмүүс сургууль барьмаар байна, цэцэрлэг барьмаар байна, эмнэлэгтэй болмоор байна, замтай болмоор байна, 14 мега төслийг хэрэгжүүлмээр байна гэдээ ярьж байгаа. Тэгэхээр энэ ярьж байгаа зүйлүүдийг бид нар төсвийн хуулиараа хэрэгжүүлээд явах ямар ч боломжгүй болсон. Төсвийн хуулийг бид нар алдагдaltaгүй баталсан. За хоёрдугаарт бид нар валютын нөөцтэй холбоотой энэ бүтээн байгуулалтыг хийхэд маш их хэмжээний импортоор бараа авчирж ээж, валют зарж ээж хийх ийм нөхцөл үүсчээд байгаамаа. Тэгэхээр бид нар бол өөрт байгаа зүйлээрээ тийм ээ. Одоо бид нар ард иргэд хүртэл нөгөө юм зарахтаа нэлээх ашигладаг болсон байлаа шүү дээ. Баартар сонирхон энэ төр гэдэг. Тэрэн шиг өөрт байгаа бүтээгдэхүүнээрээ ганцхан нүүрсч биш. Уул уурхайн бусад бүтээгдэхүүнээрээ бүтээгдэхүүн солилцоо хийгээд хийлгэх дэд үтсийн асуудлынхаа өртгөөс үнэ тогтоож хасах байдлаар л энэ асуудлыг оруулж ирэхэд төлөвлөж байгаа гэдгийг бас. За гүйцээж хариулъя Таван сайд. За тэгэхээр энэ одоо сая бид нар нөгөө бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Аранга аймаг дээр Аранга, Өвөр ханга, Баян хонгор гээд 3 аймаг оролцсон бүсийн чуулган анх дахь чуулганыг хийгээд бүсийн зөвлөл баталсан. Энэ дээр 3 аймаг нийтдээ 100 гаруй сумдын засаг дарга хурлын дарга нар оролцоод маш олон хүн бараг 40 гаруй 50 хүн үг хэлсэн. Бүх хүний үгэнд нэг ч хүний үгэнд орхигдоогүй гаргасан нэг хүсэлт бол манай сум дээр ийм хийж өгөөч, манай сумаас хил хүртлэх тэр замыг тавьж өгөөч, ийм үйлдвэртэй болгож өгөөч гэдэг ийм саналуудыг хэлж илээ. Тэгэхээр энийг бид нар гүйцэлдүүлэх арга хэрэгсэл нь энийг гэж засгийн газар үзээд хуулийн дээр ийм байдлаар оруулж ирсэн гэдгийг бас хэлье. Баярлалаа. За Лувсан Бямбагийн мөнх хөлсгөлэн гишүүн асуулт асууя.